Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээн явуулан дээр ашиг зөвлөж байна. Подкастын маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар анагаах ухааны сургуулийн эмнэлзүүл лабораторийн техник профессор, анагаах ухааны доктор профессор Гажин багш маань хүрэлцэн байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн багштай баярлалаа. Тэгэхээр энэ удаагийн дугаараар бид нэр 12 дугаар ангид төгсөөд мэрэгчлээ сонгох гэж байгаа сурагчтай зориулсан лабораторийн техникч мэрэгжлийн талаар ярилцах болно. Тэгэхээр багшаа лабораторийн техник гэдэг ямар мэрэгжил байдаг вэ? За лабораторийн техникч мэрэгжил гэдэг маань дээр үедээ бол эмнэлгийн лаборант гэж нэрлэгддэг байсан. За сүүлийн үед бол олон улсын нэршлэр лаб технишн буюу лабораторийн техникч гэж нэрлэдэг байна. За энэ лабораторийн техникч мэрэгжил гэдэг маань ямар мэрэгжил юм бэ гэхээр ер нь лабораар хийх ажиллага гэсэн утгатай мэрэгжил гэсэн одоо грек үгнээс гаралтай. За энэ мэрэгжлийг суралцаад төгссөн мэрэгчлэтнүүд маань эрүүл мэндийн салбарын эмнэлэг зүйн лабораторийн тасагт мэрэгчлэр ажилладаг юм аа. За эмнэлэг зүйн тасаг гэдэг маань юу хэлээд байна гэхээр одоо тэнд хүн одоо үйлчлүүлэгч нар маань эмнэлэгт үзүүлээд эмчид үзүүлэхэд хамгийн түрүүнд одоо эмч оншоо батлахын тулд урьдчилсан оншоо тавиад тэр оншоо батлахын тулд шинжилгээнүүд хийлгэж эргэж бичиж өгдөг. Та бүхэн сайн мэдж байгаа. За цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийгээд биохимийн шинжилгээ хийлгээд шээсний шинжилгээ хийлгээд за дархлаа судлаас ийм шинжилгээнүүд хийлгээд бактериологийн буюу микробиологийн ийм шинжилгээнүүд хийлгээд ирээ гэдэг ингээд шинжилгээний бичиг өгдөг. Тэгвэл тэр бичгийн дагуу нөгөө үйлчлүүлэгч шинжилүүлэгч маань лабораторид очиж шинжилгээг өгдөг. Тэгэхээр тэр авсан биосорьцонд нь маш олон төрлийн шинжилгээ хийж болдог. Тэгээд тэрнийг одоо шинжилэн судлаад хариуг нь гаргаад эмчид үнэтэй мэдээлэл өгч байгаа энэ мэрэгчлэтнүүдийн хийсэн ажил маань лабораторийн техникч мэрэгжил юм аа. Тэгэхээр лабораторийн техникч мэрэгжил нь 3 жил суралцдаг. За 10 төгссөн ерөнхий боловсролын 12 дугаар анги төгссөн хүмүүс бол хим буюу биологийн шалгалт өгчгөөд тэгээд босго оноо 400-аас дээш оноо авсан тохиолдолд энэ мэрэгжлийг анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн лабораторийн техникч мэрэгжлийн ангийг сонгон суралцаж болно. Энд бол одоо тусгай ур чадвар гэж шаардлагагүй одоо бүжигчин, цэрэгчин, дуучин гэх мэт тусгай ур чадвар шаарддаггүй. Яг л одоо энэ хим биологийн шалгалтыг хүртсэн бүх одоо ерөнхий боловсролын сургалт төгссөн хүүхдүүд бол энэ мэрэгчлэр суралцах боломжтой. Тэгэхээр энэ мэрэгчлийг одоо би их товчоор хэлье л да. Энэ мэрэгчл бол эрүүл мэндийн салбарт ажилладаг 70 фронтын тэргүүн ихнийнд нь явдаг барьчд гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл би үүнийг 70 фронтын гэж юу хэлээд байна гэхээр бусад мэрэгчлэтнүүд маань тухайлбал одоо сувлийнхаа үүрэгтэй гээд яг өвчтөнтэйг тулж ажилладаг. Эмч бол бас үйлчлүүлэгч өвчтөнтэйгээ тулж ажилладаг бол энэ лабораторийн техникч мэрэгжил маань одоо биосорьцоо авчгаад тэгээд лабораторид нь цаана шинжилгээгээ хийгээд байждаг болохоор 70 фронтыг хүний нүдэнд харагдахгүй тусгай лабораторийн шинжилгээний өрөөнүүдэд байждаг. Тэгэхээр би 70 фронтын гэж хэлээд байна. Тэргүүн игнэний дайчин гэдгийг юу гэж хэлээд байгаа юм бэ гэхээр энэ бол одоо хүний өвчин үүсгэж ням вирус, бактери одоо бусад өвчин үүсгэгчдийг 70 байгааг нь илрүүлж шинжилэн гаргаж ирээд байгаа учраас 70 фронтын тэргүүн игнэний дайчин энэ мэрэгжил юм аа. Тэгэхээр энэ мэрэгжил бас маш гоё мэрэгжил байдаг. Хүний нүдэнд үзэгдэж харагдахааргүй тийм одоо зүйлийг агуулгыг нь илрүүлэн гаргаад шинжилэн судалдаг ийм одоо мэрэгжил юм. Тэгвэл энэ мэрэгжил бусад мэрэгжлээс ялгарх онцлог давуу тал нь юу вэ? За бусад мэрэгжлээс ялгарх онцлог нь сая би бас нөгөө хэллээ. Яг тэр үйлчлүүлэгчтэй тулж ингээд нүүр тулан ажилтгүй дандаа биосорьцонд нь шинжилгээ судалгаанууд шинжилгээ хийж өгдөгөөрөө давуу талтай. Тэгээд эмчид тэр нөгөө хийсэн шинжилгээ нь маш их үнэтэй мэдээлэл болж өгдөг. За тэгэхээр тэр шинжилгээний хариуг хараад эмч тэр оншоо нэгдүгээр онш тавина, оншоо баталж өгдөг.
За хоёрдугаарт эмчилгээнийхээ тактикийг боловсруулдаг. За эмчилгээнийхээ тактикийг боловсруулаад эмчилгээний үр дүнгээ хянадаг. За эмчилгээнийхээ үр дүнг хянаад тэгээд тэр хүний одоо чаашдын бас тавилангийн тодорхойлдог. За нэгдүгээрт ийм, хоёрдугаарт мөн урьдчилан сэргийлэх зорилгоор шинжилгээнүүдэд хамрагдаж байгаа. За сүүлийн жилүүдэд бол одоо өвчлөхөөс нь манай эрүүл мэндийн салбарын гол зорилт бол өвчлөхөөс нь урьдчилан сэргийлэх зорилгоор одоо шинжилгээ. Заавал өвдсөн хойно хүмүүст эмнэлгийн байгууллагад очиж хандаад байх биш. Хүн эрүүл явна гэдэг бол маш сайхан үзүүлэлт. Эрүүл байхын тулд урьдчилан сэргийлэх үцлэг шинжилгээнүүдээс сайн хамрагдах ёстой. Залуу наснаасаа эхлээд тийм одоо урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаад явчих юм бол хүн эрүүл байх үндсэн нөхцлүүд нь бол бүрэлдэжээдэг. Тэгэхээр энэ мэрэгжлийн онцлогч нь нөгөө хүний нүдэнд харагдахгүй байгаа хүний биос орчинд байдаг тэр агуулгах туунуудыг, өөрөөр хэлбэл цуснд байдаг бүх төрлийн үзүүлэлтүүдийг гематологийн ерөнхий шинжилгээ гэхтэл одоо хамгийн доотлол нь гематологийн автомат анализаторт одоо 16 үзүүлэлтүүдээс 64 үзүүлэлт хүртэл одоо манай Монголын томт төхөөрөмжөд ороод ирсэн. Шинжилгээ судалгаа гаргаад ирж байна. Биохимийн шинжилгээний үзүүлэлт чинь л одоо маш олон төрлийн 200-300 үзүүлэлтийг бол цуснаас нь илрүүлээд гаргаад ирж болж байна. За микробиологийн шинжилгээхэд ням, вирус, бактери одоо сая нөгөө коронавирус гэхтэл түүнийг одоо шүүлсэнд нь тодорхойлж байна. За мөн цуснд нь ч тодорхойлж байна. Хамрын арчцаас аваад ингээд тодорхойлоод гэх мэт энэ шинжилгээнүүдийг хийдэг ийм нарийн тусгай мэрэгжил гэдгээр онцлог юм. Тэгэхээр багшаа энэ мэрэгжлийн маань эрэлт хэрэгцээ ямар гэдэг юм бол? За эрэлт хэрэгцээ ямар байна гэдэг асуултанд би хоёр зүйлээр яриа. За нэгдүгээрт эрэлт хэрэгцээг ярихын тулд төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдлыг тусгана. За төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдлыг бол биднэрт жил болгон төгсөгчдийнхээ ажил эрхлэлтийг судалгааг нь авдаг. За хоёрдугаарт ажил олгогчдоос мөн ажлын байрны эрэлт хэрэгцээг нь авч идэг. Тэгэхээр энэ хоёр судалгааны үр дүнгээс танилцуулахад сүүлийн одоо 30 жилд манай төгсөгчдийн эрэлт хэрэгцээний судалгааны үр дүн 85-аас 100% гарч ирсэн. За энэ нь болохоор 96-аас 2011 онд 100% ажил эрхлэлтэй байсан. За сүүлийн 2011 оноос хойш одоо 21 оны хүртэл эрэлт хэрэгцээ 85%-тай гарч ирсэн ажил эрхлэлтийн байдал нь. Тэгэхээр эндээс харахад ерөнхийдөө 100% ажлын байраар хангагддаг гэсэн энэ статистик тоо мэдээлэл байгаа. Тэгэхээр тэр нь яагаад 85% өрчөө 100% байсан гэдэг маань тэр нь болохоор одоо ихэнх нь охид эмэгтэйчүүд ажилдаг. Энэ хүмүүс бол нөгөө жирэмсний декретийн амралттай байх ийм одоо статистик тоо мэдээлэлүүд гарч ирсэн. Тэр бол 85% орсон юм. Тэгэхээр ерөөсөө төгсөгчд маань төгсөөл 100% ажлын байраар хангагддаг. За энэ жил ихтэл бид нар Япон Монгол эмнэлэг дээр төгсөгчдөөсөө ажилд авах гэсэн бусад эмнэлгүүд нөгөө аль эрх захиалга аваад манай төгсөгчдийг авцсан байсан учраас Япон Монголын эмнэлэг дээрээ ч бид нар авч чадаагүй шүү дээ. Тэгэхээр төгсгөөс өмнө аль хэзээ аавны захиалга авсан гэсэн үг. Тий эмнэлгүүд ингээд энэ жилийн чинь төгсдөө цэдийн хүүхэд аавн шүү гэлээ гэхээр чинь нөгөөдөл чинь төгсдийнхаа үйлдвэрлэлийн даалгаврыг тэр чиглэлийнхаа эмнэлгүүдэд очиод хийждэг. Тэгэхээр төгссний дараа нөгөөдөл чинь яг тэр эмнэлгүүдээр очиод ажилладаг. Эрэлт хэрэгцээ өндөр байдаг. Улсын болон хувийн хөгжлийн лабораториуд очиж ажилладаг. Хоёрдугаарт нь манайх бүх одоо шинжилгээ ухааны байгууллагууд чинь нөгөө лабораторитой байдаг. Тэр шинжилгээ ухааны лабораториуд нь ажиллах ийм одоо мэрэгчлээ онцлогтой. Тэгэхээр дан эмнэлгийн эрүүл мэндийн салбарын эмнэлэг зүйн лабораторид ажиллахаас гадна эрдэм шинжилгээний байгууллагуудад лабораторийн ажилтнаар ажиллаж болно. Тухайлбал одоо усны лабораторид ажилладаг манай төгсөгч нар байна. Хүнсний лабораторид ажилладаг манай төгсөгч нар байна. За гэх мэт одоо олон эрдэм шинжилгээний байгууллагуудад бас лабораторийн техникч энэ мэрэгчлэрээ ажиллах боломжтой. Манай олон төгсөгчд тийм бас ажиллаж байна. Тэгэхээр 혹시 энэ мэрэгчлэр суралцаад төгсөөд ер нь цаашдын ахис дэвших боломж нь юу юм бол?
За тэгэхээр энэ лабораторийн техникч мэргэжлээ орж 3 жил суралтаад дипломын дээд боловсролтой гэдгээрээ төгсөөд гарчдаг. За ингээд ажиллаж байгаад төгссөн мэргэжилтнүүд байна. 5 жил ажиллаад түүнийг ахлах зэрэгтэй лабораторийн техникч гээд мэргэжлийн зэргийн шалгалтыг өгөөд өөрсдийнхээ зэргийг өсгөх боломжтой. За энэ бас ахлах зэрэг авсан лаборант маань одоо цалин нэгтгэхээс гадна тэр албан тушаалын зэрэглэл нь бас ажил дээр өөрчлөлттэй байдаг. Мөн ахлах зэрэг авсан лаборант нар нь дахиад 5 жилийн дараа тэргүүлэх зэрэгтэйгээр ажиллаж болдог. За мөн тасралтгүй сургалтаар бас ажиллаа хийнгээ лабораторийн бакалаврын зэрэгтэй сургалт нь хамрагдаж болдог. Тэр маань ажиллаа хийнгээ одоо үдээс хойш сургалтын цагт хамрагдаад бакалавр зэрэгээр бас 2 жил суралцаад бакалавр зэрэгтэй. За бакалавр зэрэгтэй лаборант нар маань магистрийн зэрэг шалгалтын эсэлтийн шалгалт өгөө магистр хамгаалж байна. Магистр хамгаалсан лаборант нар маань докторийн зэрэгт бас суралцж болно. Гэх мэт одоо мэргэжлийн зэргийн хувьд бол ингэж өсөж байх хандлага бүрэн боломжтой. За гадаадын улс орнуудад бол энэ бакалавр зэрэгээрээ шууд төгсөөд ажилладаг. Тэгээд дараа нь ажиллаж байгаа бас мэргэжлийн зэргүүдээ магистр доктор гэдэг орж суралцдаг л да өндөр хөгжилтэй орнууд. Тэгвэл яг энэ мэргэжлээрээ төгсөж гараад гадны улс орнуудад ажиллах боломж байдаг юм шиг. За энэ мэргэжлэр лабораторийн техникч мэргэжлийг эзэмшээд гадны улсад оронд ажиллах бүрэн боломж. За яагаад энэ бүрэн боломжтой гэж хэлж байна гэхээр манай анагаах шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн мэргэжлийн төгсөгчд маань төгсөгчд чинь англи хэл дээр мөн үндэсний кирилл монгол хэл дээрээ уурч бичгээр ингээд диплом бичигдээд гарцсан байдаг. За тэгэхээр энэ юуг харуулад байна гэхээр нөгөө англи хэл дээрх сургалтыг чинь дипломо бариад бид нар гадаадын улс орнуудад ажиллах бүрэн боломжтой. Тэгтэл нэг нөхцөл нь бол тэр хүн хэлний шаардлагыг сайн хангасан байх хэрэгтэй. Хэлний барьераа арилгасан байх хэрэгтэй. Тэгэхээр зэрэг англи хэлний төвшнгөө сайжруулсан байх юм бол гадаадын улс орнуудад ажиллах бүрэн болцоотой юм аа. Тэгэхээр тэн дээр нөгөө суралцсан хичээлүүдийнх нь бүх одоо хөтөлбөрийг дүүргэсэн дүнгууд нь бичигдсэн байдаг. Дүнгууд болон одоо мэргэжлийн тэр хичээлүүдийнх нь нэршлүүд тэр англи хэл дээр бичигдсэн байгаа болохоор гадаадын улс орнууд яг түүнийг хараад авах өндөр боломжтой. За манай Монгол оронд ч гэсэн одоо анх энэ сонготой англи маань байгуулагдал манай лабораторийн техникч нар маань түүнд одоо эмнэлзэг лабораторийн тасагт нь бие амгаах судлаач нартай лабораторийн ихэмч нартай амьч нартай нэг баг болоод ингэ ажиллаж исэн. Тэгэхэд солонгосууд одоо анх авч ажиллаж исэн. Дараа нь бас тэндээсээ уламжлал гадаадын одоо хөрөг оруулалтаа гадаадын хүмүүс лаборатори Монгол байгуулад ажиллаж байхдаа нөгөө бидний бэлтгэж гаргасан лаборант нараас аваад ингэж ажиллуулад нэгжсэн түүх бол байгаа. Тэгэхээр зэрэг энэ бол гадаадд бол эрэлт хэрэгцээтэй ажиллах бас бүрэн боломжтой гэдгийг баталж байгаамаа. Тэгэхээр өгшөө энэ мэргэжлэр бусад ихтэй сургуулиуд эзэглэн суралцуулт юм байна. Хэрвээ тийм бол манай сургуулийн онцлог юм. За тэгэхээр энэ лабораторийн техникч мэргэжлэр анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн анагаах ухааны сургууль дээр нь энэ мэргэжилтнийг элсэн авч суралцуулдаг. За энэ манай сургуулиас гадна манай аш үсгийн бүрэлдэхүүн сургуулиудад тухайлбал Дархан уул аймгийн анагаахын сургууль, Гойлтой аймгийн анагаахын сургууль, Дорногой аймгийн анагаахын сургуулиудад сүүлийн жилүүдэд эсэлт авч одоо сүүлийн 2009 оноос хойш бэлтгэж эхэлсэн ийм одоо түүхтэй. Бусад улсын ихтэй сургуулиудад болон бусад хувийн хвшлийн сургуулиудад энэ мэргэжилтээр өрсөн мэргэжилтэн бэлтгэдэг. Тэгэхээр манай энэ анагаахын сургууль дээр бэлтгэж байгаа лабораторийн техникч мэргэжилтэн бол 80 гаруй жилийн түүхтэй ийм ууган сургууль ууган мэргэжлийн нэг. Тэгэхээр энэгээр бас өөрөөс давуу талтай онцлогтой.
За тэгэхээр подкастын төгсгөл тагшаа нийт одоо ингээд 12 дугаар ангид төгсөөд мэргэжлээ сонгох гэж байгаа том сонголт хийх гэж байгаа сурагчтай зөвлөе тавг хэлээч. За тэгэхээр энэ жил ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөж байгаа нийт одоо сурагчтай шалгалтанд намжилт хүсье. Та бүхний маань одоо мэргэжил сонголт нь мэрэгэн байгаасаа гэдэг ерөөлийг тавья. За энэ подкастыг үзээд одоо энэ мэргэжлийн тухай ойлголтыг авсан байх. Тэгэхээр энэ манай Анагаахын шинжлэх ухааны үндэсний сургууль ийм одоо мэргэжилтнийг бэлтгэдэг энэ сайхан мэргэжил байгаа шүү. Та бүхэн сонирхож үзээд та нарын сонгосон мэргэжил маань та бүхэнд одоо маш их амжилт авчирна гэдэгт итгэлтэй байна.